хамтдаа эсээ багцгаая. Амин. Амин. Бид нар хамтдаа эсээ багцгаая. Тэгээд бид нар хамтдаа бас 3 дахь өдөр магтчихаа, 5 дахь өдөр магтчихаа. Тэгээд 5 дахь өдөр бол итгэгчсэн ирэх хэрэггүй зөвхөн үүчлэх хүмүүс гэж хэлсэн. Үүчлэх хүмүүс. Би манай энэ дөрөв би шалаа угаана гэж байгаа бол тэр хүн шалаа угаахаар яг ингэ бэлдэж байгаа хүн ирээд хамтдаа залбирна гэсэн. Тэгээд би цай бэлднэ гэж байгаа бол тэр хүн цайгаа бэлдэхин төлөө бас ирээд хамтдаа залбирна гэсэн. Үүчлэх хүмүүс. Харин 3 дахь өдөр бол бүх итгэгчнэр бүгдээрээ хамтдаа суугаад эзний өмнө залбирах. Ийм цаг. Тэм учраас өнөөдөр бас яг энэ цаг учраас галаан шалгагдана гэдэг үгнээ өнөөдөр гарч ирнэ. Бүгдээрээ хамтдаа 1 Коринт номын 3-ын 1-ээс 23 дугаар эшлэгийг хамтдаа гаргацгаая. За бүгдээрээ хамтдаа яг энэ цаг учраас 23 дуусна. За 1-3 Атомра би танахтай сүнслэг хүмүүстэй ярьж буйрдээ яг хийс чадлаа. Харин махбодын хүнтэй Христ доторх бачиг хүүхдтэй ярих мэд ярьсан. Тэр үед та нар чадваргүй байсан бол би та нарт хоол бус сүү өгсөн. Эд одооч та нар чадваргүй байгаа махбодынхоо дагуу явсаар байдаг. Та нарын дунд татаах маргаан байгаа махбодынхоо буюу хүний жишгийн дагуу байгаа биш үү? Учир нь нэг нь би Паулыг гэхэд нөгөө би Аполлыг гэснээр та нар хүнийхээр байгаа хэрэг болсон. Тэгэлч Апол юу юм? Паул юу юм? Тэд бол эзнээс тус бүрдэн өгөгдсөний дагуу үйлчлдэг эзний үйлчлэгчид бөгөөд Паул тэднэрээр дамжуулан итгэсэн. Би тарьсан, Аполлоссан, харин бурхан ургуулсан. Тиймээс тарихч устлагч нь хийж биш. Харин ургуулдаг нь бурхан тухай. Тарихч устлагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлгөөн зүтгэлийнхээ дагуу амьдаа болно. Учир нь би бурханы хамтран зүтгэгч бөгөөд та нар бурханы тарианд албай. Бурханы барилга юм. Надад өгсөн бурханы нэгүслийн дагуу би мэрэгэн барилгач юм мэт. Өөр тавьсан бөгөөд өөр нэг хүн түүндээ барьж байна. Гэхдээ түүндээ яаж байхаа хүн бүр анхаардаг. Учир нь тавигдсан суурь болох Есүс Христос өөр суурийг хэд тавьж чадахгүй. Хэрвээ нэг нь энэ суурин дээр алт, мөнгө, эрдний чулуу, мод, өвс болон сүрдээр байгуул ажил болгон илэрхий болно. Учир нь мөнөөх өдрийг үүнийг харуулна. Юу гэвээс энэ нь галаар эсдэгдэх ба галан хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. Хэрвээ нэгний ажил шатвал тэрээр хохирол амсна. Тэр өөрөө харин гал дундор гасан мэт байхч аврагдана. Та нар өөрсдөө Бурхны сүм бөгөөд Бурхны сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддгүй юм. Хэрвээ нэгэн Бурхны сүмийг устдаг бол Бурхан тэр хүнийг устдаг. Учир нь Бурхны сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн. Хэн ч өөрийгөө бүх мэдлэг. Хэрвээ та нарын дунд хэн нэгэн энэ үед өөрийгөө мэрхэн гэж боддог бол тэр нь мэрхэн болохын тулд мунхаг болдог. Учир нь энэ ертөнцийн мэрхэн ухаан бол Бурхны өмнөх мунхаглал ажээ. Энэ тухай тэрээр цэцтийг башрал дээр нь барьж авдаг. Бид бичигджээ. Мөн цэцтийг хэрэгцүүлэх дэмий хоосон гэдгийг эзэн мэддэг гэжээ. Тиймээс хинч хүмүүсээр бүү сайхаг. Бүхэн та нарыг аавч, апооч, гэрч, өвч, анч, үхэлч, одооч, ирээдүйч бүгд та нарыг хийж. Харин та нар Христийн бөгөөд Христ Бурханых мөн. Амен. Удаантай энэ цаг үгийн цагийн талаар залбирцгаая. Эзэн минь яг энэ цаг мөчид үгээр ойлгуулж өгөөч. Та үгээр найдаж өгөөч. Таны үг миний зүрхийг нэвтэлж, миний сүнс рүү орж ирж, миний бүхий зүйлийг өөрчлөх болтугай. Тэгээд таны үг энэ 7 хоног миний амьдралыг өдөрдөн чиглүүлэх болтугай. Эзэн минь үгээр тань дүүрэн амьдрахад надад та тусалж өгөөч. Христ Есүс та алдарших болтугай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За өнөөдөр нэлээд уртаар ярина гэсэн. Тэгээ уртаар ярьсан ч гэсэн 30 минутаас гэтрэх ёсгүй гэсэн тийм үү? Өнгөрсөн даваад Христийн оюун ухаан бидэнд бий гэсэн. Христийн оюун ухаан бидэнд бий. Та Христийн оюун ухаантай байна. Би ч Христийн оюун ухаан. Энд байгаа бүх хүмүүс Христийн оюун ухаан бидэнд байна. Христийн оюун ухаан бидэнд байгаа бол бидэрт Бурхны мэрэгэн ухаан байдаг юм аа гэсэн. Бид нар аливаа зүйлийг Бурхны мэрэгэн ухаанаар ханддаг. Христийн оюун ухаан бидэнд байгаа бол бид нар сүнслэг дотор бүх зүйлийг сүнслэг байдал дотор харж байна. Христийн оюун ухаан бидэнд байгаа бол үнэхээр яг энэ цаг учраас
Эзний оюун ухаан гэж юу болохыг бид нар илүү их мэдэх боломжтой. Эзэн оюун ухаан. Тэр хамгийн чухал бол зөв бол Христийн оюун. Христийн оюун ухаан надад танд бүх хүмүүст дүүрэн байх. Амин. Бүх зүйлийг Христийн нүдээр хардаг. Бүх зүйлийг Христийн дотор харж чаддаг. Бүх зүйл Христ Есүс хэрхэн бидний байгаасаа гэж яг зөвлөж тэрнийхэн дагуу бид нар харж чаддаг тэр зүйл. Өнөөдөр хуваалц маань зүйл нь угаасаа Коринт ном бол хагалын тухай. Коринт чуулганы бардам байдал дэндүү их байсан. Яг л Энэгийн маш чухал хотыг хот руу ороход заавал Коринт хотыг дайрдаг. Яг тэр бүх бомб одоо усан онгоцнууд бүх наймаачид бүх одоо тэр явж байгаа тухайн цаг үеийн бүхий л одоо баг бизнес болов бүх л зүйлийг Коринтоор дайрдаг гэсэн. Тийм учраас Коринт бол ер нь маш чухал тийм газар байсан. Үүнээс бол Коринтод ер нь нэгэн тийм баян ядуугийн ялгаатай. Дээр нь баян хүмүүс нь дэндүү баян. Ядууг нь үнэхээр дэндүү ингээд тийм өчүүгөө суултаа. Гэхдээ нэг зүйл байна. Тэгээд дотор бол грек соёл дэндүү нэвтэрсэн байсан учраас тэд бол мэдлэг бол мэрэгэн ухаанд бол гарсан хүмүүс байсан. Грекийн мэддэг, тэр грекийн мэрэгэн ухаанд гарсан хүмүүс дүүрэн байсан. Тэм учраас итгэж байгаа Коринт хүмүүс бүр тэр мэдлэгээр дандаа имийг аливаа зүйлийг хайрлах гэж оролддог, ваац гэж оролддог. Тэгээ аливаа дандаа тийм мэрэгэн ухааны тухай ярилцдаг. Тэм учраас яг үүнээс болоод Христэд орж ирсэн чинь одоо Христэд орж ирсэн. Энэ Христэд дээр мэддэг бол мэрэгэн ухаан хэрэгтэй маа гэж тэд ваалцж гисэн. Бурхны хувьд бол мэдлэг мэрэгэн ухаан хэрэггүй зүйл бол огт биш. Эцэг өөрийнх нь хүмүүс мэдлэг дотор байгаасаа хүсдэг. Бас эцэг өөрийнх нь хүмүүс мэрэгэн ухаантай байгаасаа хүсдэг. Гэхдээ Коринт чуулган шиг байх юм бол энэ хэрэггүй зүйл. Яг тэгэхээр тэр хоорондоо мэдлээсээ болж хоорондоо хаалгацсан. Эндүүх мэрэгэн ухаантайгаас болж хоорондоо хаалгацсан. Бид Христийн дотор эвлэлэн нэгдэх ёстой байдал харин эсрэгээрээ бид Христийн эсрэг зүйл болчихсон юм. Мэддэгтэй мэдлэггүйгээр дамж ярьж эхэлсэн. Мэрэгэн ухаантай мэрэгэн ухаангүй байгаагаар давж ирж эхэлсэн. Тэгээ өнөө нь юу вэ гэхээр энэ эцэст нь ерөөсөө нэг л юм болсон. Хагарал. Тэм учраас хагарал бий босноор энэ нь эзэн Бурхны алдаршуулах Христ Есүсийн үндсэн зүйлийг тэднэр хайсан. Тэгвэл өнөөдөр чуулганы хагаралын үндэс гэдэг тийм сэдвээр юм. Чуулганы хагаралын үндэс. Чуулганы хагаралын үндэс хамгийн ихний зүйл бол Бурхан ургуулдаг гэдгийг мэдгүй байгаа хамгийн том асуудал. Бид сайн мэдээ ярьж болно. Бид сайн үсийг хийж болно. Тэр хүн эцэндээ ирэхгүй, Есүст итгэхгүй гэдгийг Бурхан шийдэв. Энэ миний хүчээр биш. Миний сайн хийсэн зүйлдээ бодоод олон хүмүүс тусалсан зүйлээ бодох юм бол бид нар зөндөө олон зүйл хийсэн байгаа ш. Харин эзэндээ ирэх хэрэггүй, эзэн өөрөө шийд. Нэг зүйл байна. Бурхан ургуулдаг гэдгийг Бурхан эзэж батчихгүй. Өнөөдөр энэ газарт бид Бурхан ирүүлсэн учраас бид энэ газарт байж байгаа байхгүй. Бурхан ургуулсан бас. Харин Бурхан ургуулахгүй байсан бол харуулсан. Тийм үү одоо бүгд хамтдаа нэгээс өсвөр шилээ. Дагарцгаа. Сүсэг хүмүүстэй ярьж буй мэтэр ярьж ийсэн чи. Мэтэр ярьж эс чадлаа гэж. Ингээд энэ зүйлээс энэ аудын нэг зүйл сүсэг хүмүүстэй би ингээд ярьж ийна гэсэн чинь эс чадлаа баавч. Аудын тэр хоёрдугаар ишлээс бүлгээс эхлүүлээд ерөнхийдөө нэг юм яриад байдаг нэг зүйл болохоор сүнслэг гэдэг зүйл. Ер нь сүнслэг хүмүүс. Сүнслэг байдал. Бурхны имийг сүнсээр л ойлгож шүү. Бурхны имийг сүнс дотор хүлээж авч чадсан шүү. Сүнслэг байдлын тухай байна гэж. Тэр учраас аавал эндээс дахиад хэлж. Би уул сүнслэг хүмүүстэй ярьсан чинь бис чадлаа. Тэнгүүтээ Христ доторх балчиг хүүхдтэй мэд ярьлаа гэж. Баавал дахиад хэлж. Аав тэднэрт нэг жил 6 сар Коринт чуулганд хүчээсэн баггүй. Тэгээд дараа баавал анаасаа өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг Коринт чуулганд руу
явахыг харсан. Бас яг тэнд Коринтчууд маш хүчтэй эзний үгэн дотор суралцсан. Апол гэдэг хүн үйлчлэгийг ч гэсэн Паул мэдчихсэн, харж ирсэн. Тэгээд түүнтэй Паул тэднийг өөрөө тэднийг сүнслэг болсон гэж хараад ирсэн чинь тэдний хэн байгаа гэж харсан байхлаа. Хэрэгтэй байгаа, маргалдаад байгаа, асуудлыг шийдэхгүй байгаа. Ерөөсөө хэрээрээ зогсоод байгааг нь харахтаа балчир байна гэж харсан. Эдгээр сүнслэг биш юм байна. Балчир байгаа юм байна гэж Паул харсан. Өнөөдөр шашаалаа харах юм бол таавал гэсэн атаал маргаан гэж хэлсэн байна. Энэ зүйлийг хэлсэн байна. Гурван шиг дээрээс атаал маргаан. Тэгээд энэ махбодынхон хүний дагуу ингэж жишгийн дагуу байгаа биш үү? Хүний жишгийн дагуу байгаа биш үү? Тэгээд эндээс ингээд харахад нэг зүйлийн дагуу. Өөрөө сүнслэг гэж би тэднийг хараад исэн чинь тэр балчир байна. Яагаад гэвэл тэр ерөөсөө атаал маргаан тэгэл би тэгээд тэмцэлсэн энэ байдлаа шийдэхгүй яваад. Тийм учраас энэ хүнийг буюу махбодын дагуу тэд нэр явж байгаа балчир байна. Нэг зүйлийг аливаа зүйлийг сүнслэг нүдээр харж чадахгүй бодоод ирэхэд бид махбодоор харна. Махбодоор харж ихлээр бид атаархан, гондон, гондхон, уурхан тэгээд өөр бусад олон зүйлүүд гарч ирнэ. Харин сүнслэг байдал дотор байвал мэдээж бухимд тухайн үед бухимд хөдлөн. Гэхдээ за эзэн гэхдээ энэ яг энэгээр дамжуулж юу хийх гэж ирсэн болов? Эзэн та шийдээрэй гэж. Эзэн даатаж үрдэнэ. Энэ бол сүнслэг байдал. Аливаа зүйл асуудал шийдэхгүй бол бурхан даатгаж үлдээх буюу эзэн та шийдээрэй гэж орхих. Эзэн дөрөх. Тийм учраас яг өнөөдрийн цаамчид яг энэ маргааны тухай бас. Тэгээд цаашаа Паул хэлж байгаа зүйл нь Аполлих юм уу? Апол юу юм бэ гэж. Энэ цагийг хий бичиж байгаа үү? Энэ цагийг энэ дуун сандал зөндөө бай. Энэ зүйлийн тухай. Энэ уул Паул биш гэхгүй. Тэгээд Паул юу хийх вэ? Илч байхгүй. Тэгээд Паул шинэ гэрээний 27 номны 13-ыг бичсэн хүн шүү дээ. Өнөөгийн чуулганы итгэлийн маш чухал теологуудыг үлдээсэн юм баггүй. Бичиж үлдээсэн юм баг. Өнөөдөр бидний итгэлийн амьдралын үндэс болсон маш олон чухал зүйлийг Библиэлд үлдээсэн. Тэгээд бид ингээд сургалтын дээр нэг хүн семинар явгууд тэр семинараас ямар цаатаг хүн бэ? Ямар бурхандаг хүн бэ гэдэг. Тэр бурхандаг хүн болоод байгаа хүний чинь үндэс болсон тэр зүйлийг заасан юм Паул баггүй. Ариун сүнсний дүүргэлтийг аваад, ариун сүнсний илчилтүүдийг аваад тэгээд захил дээр бичсэн. Паул одоо энэ өөрийгөө юу гэж хэлж байгаа? Паул юу юм бэ гэж хэлж байгаа. Би юу юм бэ? Тэгвэл Паул тавиад хэлж байгаа. Би юу тавьсан? Апол усалсан. Энэ бол үнэн. Бид юу юм бэ? Гэдэг энэ зүйлийн тухай. Брэнд чуулганд хандаж штэ. Брэнд чуулганд хандаад дахиад юу гэж хэлж байгаа вэ? Гэтэл Паул үнэхээр бурхан бол чухал юм а гэдгийг хэлсэн. Ургуулдаг бурхан л чухал. Өөр хинш. Яагаад гэвэл Паулыг хэн ургуулсан бэ бол бурхан ургуулсан юм а. Амин. Яагаад гэвэл Паул сайн мэдээ дамжуулсан тухайн цаг байсан уу байсан. Гэхдээ Паул онцгой байдлаар сайн мэдээ сонссон. Илчилтийг сайн мэдээ сонссон. Яг Христ Иесустэй уулзж иж сайн мэдээ сонссон нэг юм байна. Тэр бол хамчигч нэг юм байсан. Тэр эсэргүүцэгч нэг юм байсан. Христ гэж үнийг харах юм бол толгойг нь авч шийдэх тийм бодолтой нэг юм байсан. Гэхдээ бурхан онцгой байдлаар түүнтэй уулзах үед тэр эзний өмнө ирсэн. Тэр үргэлжлүүлэн маш хүнд байдлын дотор тэр анх Иесус итгэснийхээ дараа маш хүнд байдлын дотор анхсан гэдгийг бид Библи судлахтаа харж болдог. Харин Паул ингээд анханасаа ингээд явсаар хагаад ингээд мундаг ингээд юмсан. Харин Паулын эхний 3 жил итгэлийн амьдралын эхний 3 жил яг Паул хаанагаар мэддэхгүй юу хийх гээд байгааг мэддэхгүй ямар байдал дотор байгааг мэддэхгүй байдлаар амьдэрсэн. Харин Барнаб гэдэг хүн эргэж Паултай уулзаар очихдоо тэр энэ бурхан намайг онцгойд дуудаж байгаа юм байна гэдгийг Паул ариун сүнсээр дамжуулж мэдэх юмсан. Паул өөрийгөө яг энэ цаг үед би хийм бэ? Би хийж биш ээ гэдэг зүйлийн тухай. Чуулганы хахлын үндэс бол юу вэ гэхээр бурхан ургуулдаг гэдгийг юм бол чуулган бид хаасан харин Апол биднэрт өргөжлүүлэн итгэлийн амьдралыг нь заав. Нэг чуулганаас тэгээ гайхалтай нэг
Имэйл авч ирсэн тэр зүйл нь юм гэхээр өөрөө болохоор ингээд ятнаад найд хүүхэдтэй. Тэгээд чинь үнийг ятгаа тэгээд дүүтэй хамт ингээд зүйлийн тухай хуваалцсан. Энэ хуваалцсан зүйл нь чамд сайн мэдээ үнэхээр тараах өдөг бусдад дамжуулах бусдыг өдөөх ийм зүйл байна. Чи чуулганыхаа сайн мэдээ тараад нэг юм болооч. Хуваалцчихсан. Харин тэр эмэгтэй гэрхнэтэн хүүхдтэй мөртлөө тэр эмэгтэй ингээд чуулган тэр яг юу хийдэг мэддэхгүй ингээд хүмүүст элдвээ хэлүүлээд ингээд явдаг хүн мөртлөө 7 хоног бүр яг хагасаа өдөр маш хариуцлагатай. Хамтдаа сайн мэдээд юмсан. Тэгээд тэдний цуглааны ерөнхийдөө маш олон залуучууд яг тэр эмэгтэйгээр дамжуулж чуулганд ирсэн. Өөрийгөө ерөөсөө эзэж орхигдуулахгүй ганцаараа бас үнэхээр яг тухайн цаг ганцаараа харин тухайн цаг эзэн хизээш намайг ганцааргүй нь явуул. Заавал нэг юм уу хоёр хүнийг заавал эзэн боссон халдгүй явуул. Сайн мэдээ би явнаагаа залбирч байгаа эзэн заавал хамтрагч нарыг илгээж тэгээд хамтрагч нартай хамт. Тэгээд тэр хүнийг ансан тэр хүн сайн тарьсан. Харин эсвэл бүлэг хүмүүс нь түүний марцсан ухаан гэдэг байхгүй. Ирсэн болгоныг хүлээж аваад услаад тэднийг урамшуулад ятгаад үнэхээр хүчтэй байгаарай. Ийм байдаг шүү, тийм байдаг шүү. Харин нэг энэ хоёрын хооронд би сайн мэдээд яваад байдаг. Та нар суугатлах юм а гэдэг. Маргаан гарч ирсэн. Нэг ч удаага хийж ирсэн түүхийг би амьдралдаа эзэн шийдэж байгааг. Миний хамгийн зүйл би зүгээр л хийх ёстой зүйлээ би хийдэг юм аа гэж. Харин хүмүүс бид ч гэсэн хийх ёстой зүйлээ хийдэг. Гэхдээ түүний хийж байгааг харахтаа бид өмнөхөө бурхан байна. Тэр услагчийн тархичийн ажлыг хийж яхад нөгөөх нь услагчийн ажлыг хийж. Харин энэ дунд нэг зүйл. Нэг бол бүгдээрээ тархич болдог. Нэг бол бүгдээрээ услагч болдог. Эсвэл одоо тархич услагч биш ургуулж болох гэдэг. Нэг чуулганы асуудал бол энэ байсан. Бурхан ургуулдаг гэдгийг мартсан. Тэр апостол чухал. Энэ хоёр хүн л чухал. Энэ хоёр хүн өнөөдөр ирээд биднэрт итгэдэг дамжуулж гисэн. Есүсийг тухай ярьж гисэн. Тийм учраас Паул ингэж хэлсэн шүү дээ. Гэхдээ Апол ингэж хэлсэн шүү дээ гэж үргэлж хоорондоо харагдаж байгаа. Тэмцэлдэж байгаа байна. Тэр зүйл хэд бол чухал биш. Харин ургуулдаг бурхан чухал. Амин. Энэ гайхалтай үгсийг олон хүмүүст үзүүлсэн ч гэсэн бурханаас чин сэтгэлээсээ залбирч бурхан минь таад агуулаа. Бурхан минь таад энэ хүнийг авраа. Бурхан минь таад энэ хүнийг босгоо. Бурхан минь таад энэ хүнийг зүрхэнд хүрээрэй гэж. Бид нар бурхантай чин сэтгэлээсээ ярилцаж хуваалцаж бурхан таад эзний өмнө дахин түүнийг даатгаж тэр өргөждүүлэн дахин холбогдох энэ зүйлийг хийж чадахгүй бол нэг зүйл. Эзэн бүх зүйлийг шийддэг юм аа. Тиймээс хандсан. Та дэрэл байгаа хүн дээж биш. Бурхан бол ухаалт юм аа. Тэр учраас хандсан. Хайртай хүмүүс чинь Есүст итгэхгүй байгаа бол дэрэл дөрөнд байгаа хүмүүс чинь Есүст итгэхгүй байгаа. Бид бурханаас зай. Өөр юу ч баг. Яагаад гэвэл ургуулсан бурхан өөр юм. Би тарьж байна. Би усалж байна. Харин миний тарьж байгаа, миний усалж байгаа зүйлийг ургуулж гэж би бурханаас л гуйсан. Эцэг алдарч болтгоо. Таашаа нэг зүйл байна. 10-аас 14 дугаар ишлэлтэй. За 10-аас 17 дугаар ишлэлийг уншихаас би 9 дугаар ишлэлийг уншмаар байна. Учир нь бид бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар бурханы тараан талбай. Тэгээ бурханы баялаг юм аа. Тэгээд энэс Паул бид бурханы хамтран зүтгэгч гэж хэлээ. Тэнгүүтээ бурханы та нар бурханы тараан талбай гэж байна. Тэнгүүтээ дараа нь юу гэхээр бурханы баялаг юм аа. Араас нь. Тэгвэл өнөөдөр яг үгээр хоёр зүйл болтой эзэн орших сүм болохоор барьдаж байгаа барилга бол бид юм аа. Амин. Тэгэхээр эзний орших тэр эзний сүнс орших. Эзэн орших. Тэр сүм бол барьдаж байгаа барилга бол бид. Хүн бүхэн
барилга болж баригдаж байгаа гэдгийг үргэлж санах. Бүгд хамтдаа шашна. Над өгөгдсөн бурхны нэг үслийн дагуу би мэрэгэн барилгачин мэд суурь тавьсан бөгөөд өөр нэгэн түүн дээр барьж гэхдээ түүн дээр яаж барихтаа хүн бүр анхаардаг. Энд нэг зүйл хүн бүр анхаардаг гэдэг зүйл юм. Хүн бүр юу анхаардаг вэ? Нэг үслийн дагуу баригдсан тэр суурин дээр яаж барихаа л анхаар гэж. Тэгээ энэ суурь нь угаасаа ямар суурь вэ гэдгийг Паул хэлж байна. Энэ суурь нь угаасаа тавигдсан суурь болох Иесус Христ юм аа. Тэгэд энэ бол аль хэдийнэ тавигдсан суурь. Иерусалим тавигдсан, Антиох тавигдсан, Христ Иесус гэдэг тэр суурь өгөхгүй. Тэгвэл одоо энэ суурь Коринтод тавигдж байна. Коринтод энэ суурь тавигдсан. Чуулган болгохын суурь тавигдсан. Иесус Христос өөр суурь ямар ч суурь тавигдах боломжгүй юм аа. Паул хэлж. Мэдээж тавьж байгаа хүн тэр суурийг тавьж байгаа хүн Паул боловч тэр нь угаасаа Иесус Христ. Ийм суурь. Тэнгүүд Паул чанартай хэлж. Тэр хүн нэг энэ суурин дээр мөнгө, эдний чулуу, мод, өөс болон сүр бариул ажил болгон илэрхий болно. Ажил болгон юу болно гэсэн бэ? Илэрхий болно. Алтаар тавьсан уу? Мөнгөөр тавьсан уу? Эдний чулуугаар тавьсан уу? Яг юугаар тавьсан бэ гэдэг. Мод юм уу? Өөс юм уу? Сүр. Юугаар тавьсан бэ? Энэ илэрхий болно. Энэ юу вэ? Үнэхээр хүн бүр бурхны барилга болохоор баригдчих. Харин хүн бүр бурхны барилга болохоор баригдчих учраас үнэхээр миний итгэл ачиг итгэл байна. Миний итгэл мөнгө шиг итгэл байна. Миний итгэл эрдний чулуу шиг итгэл байна. Эсвэл миний итгэл мод шиг итгэл байна. Өөс шиг итгэл байна. Сүр шиг итгэл байна. Тэнгүүд шаашаа ярьж. Өнөөхөд үүнийг харав. Юу гэвээс галаар ичлэгдэхэд ба гадна хүмүүрийн ажлын чанарыг шалгах болно. Заавал сорилтууд ир. Заавал асуудлууд ир. Итгэлийн амьдралд энэ зүйл ирэхгүй бол хизээж хүн итгэж хүн өнгөрөхгүй. Тэр зүйл ирэхэд тэгвэл олон илүү юу болдгийг бүгдээрээ сайн мэд. Үнцэнтэй болдгийг. Мөнгө бас адилхан. Эрдний чулуу байвал бас л бод үйл яах вэ? Өсөөл яах? Сүрлөөл яах? Миний итгэлийн амьдрал бол энэ ямар вэ? Өдөр хавтаа миний итгэлийн амьдрал юм. Яг хүмүүс шиг үү? Мод шиг үү? Сүр шиг үү? Өдөргөө шатаад үгүй болох. Тэр итгэлийн амьдрал биш. Оо Есүс удлаа юм. Давтгүй болоо бил. Энэ жолгонд юмс ямаач яах. Оо энд нэгээс гоё номлол болж байна. Тэр гоё номлол руу очив. Энд бас өдөр хавтаа бод. Би ямар итгэлийн амьдралыг барьж байгаа вэ? Шиг эрдний чулуу шиг мөнгө шиг итгэлийн амьдралыг байна. Тэр нэгүслийг бурхан бидэнд өгсөн юм шиг байна. Энэ юу вэ? Харин сүнстэй хад байх. Түүний өдөр бүр би сүнслийн амьдралыг хүлээн авч түүнтэй хамт ууршлах үед би эзэнтэй хамт эзэн яг надад сануулах үед хэнийг өмнө атаах юм уу? Буруутгал юм уу? Гонх юм уу? Гонх уулын ямар нэгэн зүйлийг биш. Харин үүний оронд баяр хөөр, үүний оронд талархал, үүний оронд би тэр хүнийг гэж яаж хайрлах вэ? Би яаж уучлах вэ гэдэг тэр сэтгэлээр би ууршлах. Миний итгэлийн амьдрал ах болно, миний итгэлийн амьдрал мөнгө болно, миний итгэлийн амьдрал эрдний чулуу. Мөн бас эзний надад өгсөн агуу захирамжийг би яаж биелүүлэх вэ гэдгийг өдөр бүр анхаарах. Тиймээс ахын дусм энэ байгаа нэгэн зүйлийн тухай. Би эзний сүм болохоор баригдаж байна. Эзэн өмнө ямар сүм бэ? Заавал энэ галаар шалгах, асуудлаар шалгах. Галаар шалгах үед би яг тэр шашина өдөр хамтдаа харуул. Бурхны сүмийг устгах нь бурхан түүнийг ангасан байна. Танаач энэ маш хэцүү үг шүү. Маш хэцүү. Иесус Христийг өгүүлсэн гэсэн. Иесус бол бурхан биш юм байна. Тэгээд Иесус Христийг өгүүлсэн бол бурхан аавыг өгүүлсэн гэсэн. Тэгээд бүх зүйлийг өгүүлсэн гэсэн. Бүгдээрээ дор бүрнэ. Тийм учраас энэ үйлдэл битгий гадаасаа гэсэн. Коринт жолгоны ийм үйлдэл гаргадаг хүмүүс байсан. Өгөө Иесус Христийг хэрэггүй юм биш. Тиймээс ахын дус нэг зүйлийг та бүхэндээ урамшуулж хэлмээр. Энэ нь юу вэ гэхээр балаа шалгадна. Алт бүх юм шатна. Миний итгэл бүр шатаад бүр итгэлгүй хүн мэд харагдаж магадгүй байна. Итгэлгүй хүн мэд үйлдэлүүдийг ч гэсэн би харуулж магадгүй байна. Би нэг зүйл байна. Би Иесус Христийн дотор би дахин босч ирэх юм бол надад энэ зүйл. Хүн бүрийн ажлыг шанах болно. Хэн нэгний ажил шатвал хохирол авсан. Харин
гал дундуур гарсан нэг наач аврагдана гэдэг нэг үг байна. Үнэхээр би яг юу ч болоод би бүр асуудлын дунд ороод би итгэлгүй амьдралтайгаар амьдарч байгаа мэдтийн зүйлийн дотор байсан ч гэсэн эргээд би эзний Иесусээ намайг уучлаач. Иесусээ би таны үнээр чинь надад туслаач. Би яг одоо таны өмнө байна гэж хэлэх үед эзнээс нэгүсэл, эзнээс боломж, эзнээс аврал бидний амьдрал дээр дүүрэн байж чадсан юм байна. Биднээс алдарч болдог. Ани шагналал өөр. Яагаад гэвэл дараа хэцүү хатан дотроо амьдрын шүү дээ. Өхөн шигтсэн өнөө премьер байна. Эцэг амьдрал хийвэл харин тийм л байх. Хамтдаа хаадаг шиг чам шиг нэг юм уу? Тэр нэг нь Бурхны сүмийг устгах тэр хүн Бурхан тэр хүнийг устгах. Учир нь Бурхны сүм бол хариу бөгөөд энэ андэр мөн. Тэгэхээр зүйлийг хий. Бурхны сүм бол ариун бөгөөд тэр андэр мөн. Амин. Ахад тус бидний эзэн Бурхан ариун сүм гэж биднийг хэлдэг юм. Эзэн алдарч бол юунаас болж Христ Иесусээс болж эзэн Бурханд гол. Тийм учраас 18-аас 23 дугаар ишлэгийг харцгаая. Энэ дээр юу гэхээр сайхан хүн байхгүй маа гэдэг зүйлээр өнөөдрийн номлолыг дуусгана. Үнэхээр ямар ч сайхан хүн байх. 21 дугаар ишлэлээр гэсэн. Тиймээс хинч хүмүүсээр бүр сайхан бүх хүн таанах. Гэт авуулж, хэрж, ертөнц, амьж, үхэж, одоож, ирээдүйч бүгд та нарын ханч. Бүгд хэлж штэ. Апол тэр Паул гэж хуваах юм байхгүй. Эдгээр бүгдээрээ та нарын итгэлийг барьж байгуулсан ийм хүмүүс. Та нарын ичнэр. Тэр чаашаа. ертөнц. Та нар ертөнцтэй. Энд яг ертөнцийн гадаа байгаа хэн нэгэн байна уу? Бүгд байхгүй. Бүгд нэг нарны дор, нэг тэнгэрийн дор бүгд нэг ертөнцөд байна. Бүгд нэг ертөнцийн. Бас чаашаа. Хам. Та нар бүгд нэг байна. Бүгд нэг. Бүр хамтаа. Бас нэг зүйл байна. Тэр хөө. Тэр. Бүгд нэг гол. Бүгдийг ирэх болно. Заавал ирэх болно. Тэгээд одооч ирээдүйч бүгд та нарын байна. Яг одоогоор бид нэр эзний өмнө би одоо яг энэ цаг үеид ийм шийдвэрийг гаргаж байна. Би одоо энэ өдрөслүүдэд би эзний өмнө ийм байх болно гэж тэр шийдэх яг энэ одоо. Бас ирээдүйд би ийм эзний хүн байна гэж цаашаа явах. Тэр ч гэсэн та нарын байна. Яг учраас хамбасан. Бурханы хагалын үндэс бол Бурхан ургуулдаг гэдгийг мартах. Бурханы хагалын үндэс бол би эзний сүм болон баригдаж байна гэдгийг мартах үед. Бурханы хагалын үндэс бол үнэхээр бүх зүйл Христийн гэдгийг мартах үед. Тэгээд хэн нэгэн агуу байсан юм шиг хэн нэгнийг сайхан ярих үед. Бурханы хагал. Тэр тийм байсан, ийм байсан. Бид нар ярих хүмүүс зөндөө болно баг тийм. Бэний удаа шиг нээжсэн. Юу яг тэр энэ жол жараач юм байна. Амар хийнэсэн. Би тэр хүн бүхэн биш шүү. Хүн бол хүн шүү. Амар үйл болгонд маш олон хүмүүс амар үйл болгонд таардаг. Маш олон хүмүүс амар үйл болгонд эзний нутгийн чуулган хүчирхэн болоосоо гэдгийг зорж үйлчилсэн хүмүүс. Тооч тэр хүмүүс амар үйл болгонд сэтгэлдээ тэгээд залбир. Иргэд нэг үйлчилж байгаа ч гэсэн иргэд хийж байгаа газараа энэ чуулганы төлөө залбирч байна. Тэр учраас яг ингэж бид нар бодож байгаа бол энэ чуулган хаарна. Энэ чуулган асуултууд нь. Тийм учраас харин тэр хүний байхад тэгж сурж үлээ. Тэгвэл би одоо яг итгэлийн амьдрал дээр би энийг нэмээд ингэж би явах болно. Начашина уушцгаа гэсэн. Бурхан болгодог. Бид бүгдээ эзний сүм болохоор байдаг чинь ямар ч сайхан хүн баг. Эдээс нь батдаг. Мэдээж асуу. Халахад хүмүүс байгаа шүү. Халахад хүмүүс байгаа. Харин элч тэгсэн, энэ ч ингэсэн гэж ямар сайхан гал. Үнээрөө сайхан гал. Энэ амьдрал, хэн нэгний амьдрал үнэхээр гайхалтай зүйлийг хийсэн хүмүүс гэж байна. Тэр хүмүүс табах хэрэгтэй. Харин
тэр хүнийг сайн ярих зүйл юу ч. Тэр хүн Бурхны ариун сүнсний тусламжтайгаар тийм гайхалтайгаар үлдсэн. Амин. Тэр хүн Бурхны хайрын тусламжтайгаар тийм гайхалтай үлдсэн. Тийм учраас бид талархах ёстой. Тэр хүнийг үнэхээр хэн байсан бэ гэдгийг мэдэж байгаа бол бид мессеж талархаад ийм байсан шүү, тийм байсан шүү. Тэр хэрэг. Харин сайхан ярих байхгүй гэсэн. Хүний үуч. Бүх сайхан энийг үлээ. Хамгийн зөв дэвшил дээр энийг гэж хэлсэн. Христ. Халелуя. Бүх сайхан Христ юм аа. Амин. Надад догоо биш. Есүс Христ бүх амтрал байгуулдаг юм. Амтрал цайс юм. Эсвэн өнөөдрийн цаг мөчид үнэхээр таны өмнө залбирч байна. Үгийг та бидний амьдрал үгийг та бидэнд ойлгуулж өгөөч. Чуулганы хагаралын үндэс бол Бурхан ургуулдаг гэдгийг мартах уу? Чуулганы хагаралын үндэс бол эзний сүм болохоор баригдаж байна гэдгийг мартах уу? Чуулганы хагаралын үндэс хэн нэгэн хүнийг агуу мэтэй харж сайхах үед. Тийм учраас эзэн өнөөдрийн цаг мөчид амийн үед чуулганд яг Коринт чуулган дээр байсан яг энэ хагарал байгаа бол та өөрчилж өгөөч. Эзэн минь та эдгээр засаж эмчилж өгөөч гэж танаас гуйж байна. Эзэн минь та өөрийн чуулганаа барьж байгуулаач. Та өөрийн чуулганаа сэргээж өгөөч. Та өөрийн чуулганаа эзэн минь сайн мэдээний чуулган. Эзний өмнө үйлчлдэг чуулган. Их эзэн минь ямар ч тохиолдолд Бурхны өмнө мөчийнхэн үнэнээр сүнсээр мөнгөгчдөр байхад та босож өгөөч. Мөнхийн эзэм та алдарших болтугай. Есүс таны нэрт бүх алдрыг өргөе, бүх магтаалыг өргөе. Хүн бүрийг энэ 7 хоногт та чиглүүлж өгөөч. Христ Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амин. Өдөр хамтдаа энэ цаг мөчид Эслэм жуулсан залбирцгаая. Хамтдаа жуулсан залбирхтаа цаасан дээр жуулсан залбирдын сэдв байна уу? За өнөөдөр ямар ч зүйлийн төлөө залбирна хамгийн дөрөв Дашалбар сумын төлөө хамтдаа залбирцгаая. Дашалбар сумын хажуултан Дашалбар сумын одоо зураг болон залбирлын сэдвийг бичсэн байгаа. Үнэхээр яг түүнийг нь хараад залбир. Тэгээд яг түүнийг нь уншчихсан хүмүүс байгаа бол тэгээд эзний өмнө чөлөөтэй залбир. Өнөөдөр хамтдаа Дашалбарын төлөө залбирцгаая. Борэлт юм шиг тасалбартай байна. Эцэг минь борэлтийн сэргийг үнэхээр ямар хүмүүсээ тийм хаач тэр зүйлээр багтаж үнэхээр арай айлгаа үнэхээр яг энэ самч хамгаалах гэдэг юм. Эцэг минь бүгд борэлтийн тийм учраас бостараа хийсэн. Хүмүүс эцэг минь сүнчмаа Сужмаа чимрүү гэдэг байна. Сужмаа чимрүү гэдэг хамгаалалтаа. Эцэг дээр өгч байгаагчсан эцэг яг түүний бүхий зүйл бүхий эзлэр гэдэг байна. Эцэг итгэл ба хэрэг юм. Эцэг бас тэр баяраа гэдэг залууг төсөөлж. Баяраа залуу эцэг дээр өнөөдөр өгөх том юм хамгаалж байна. Христ Есүсийн нэрээр Христ эзэн гэж энэ чуулган дээр итгэл ба эрх байна. Энэ чуулган дээр эзэн итгэл ба эрх үнэхээр эзэн мөн нөгөөч гэж байна. Эзэн арай өсөрөө энэ баяртай хэрэг орж байсан хөө Эзний хамтар чуулганы эзэн бүхэн. Есүс баяраар өчиг хүнтэй байдаг. Сайн мэдээ сонсох гэсэн бидний авралын зарыг хайрлаж байна.
эцэг бурхны зүрхээр үүчж байгаа. Гадрахтаж байгаа нь хөншиг чиг таг гэж байна. Эцэгний өнөөдөр үнэхээр чуулганы үнэхээр сайн мэдээ бид сайн мэдээ танаа дүүрэн бодсон. Эцэг бүр бас эцэгний тавьж альбом бартун байдлын хоршиг тэр орнотоос дайх багтаа. Дашамрын тэрхүү гацар нутгаас арилтлууд барднаас хоршгууд үгүй болохгүй гэж Есүсийн нэрээр хэлж байна. Эзний хамт чуулганы эзэн байртай газартай болгож өгөөч бид өрөөж байна. Эзэн Есүсээ өөрийн чуулганаа хангаж өгөөч. Өөрийн чуулганаа дүүргэж өгөөч. Өөрийн чуулганы дээр эзэн хамтдагтайгаас хангалттай даамайсан гэж би хамтдаа хэлж байна. Эзэн Есүсээ бобос дүүргэж өгөөч. Эзэн минь үнэхээр эдгээр гэр бүл хэрэгтэй байгаа өвлийн турш болон хэрэгцээ нүүрс болон бүх зүйлээр даангаж өгч байна. Эцэг бид зайлшгүй бид чийсээ болж энэ чуулганы хангаж өгч дүүргэж өгч хангаж өгч Есүсийн нэрээр бид бидний суулж байгаа тэжний нэрээр цугларч байгаа бид эзний нэрээр үнээр хамтдаа залбирч хамтдаа бид өншин суулж байгаа та өрөөж байгаа Есүсээ бүх зүйлийг дайгуулж нашаабрыг сар өрөөж нашаабрыг та өрөөж нашаабрыг та өөрийнхөө хамтран хөдөө та өрөөж аамен Аллилуйя. Өдөр хамтдаа замчууд эзний өмнө өрөөлийн залбирлыг хийгээд дуусгая. Өнөөдөр их эзэн таны өмнө хурж сууж байгаа өөрийн хайртай хүнний бүрийг таны хүндлэхээр таныг магтахаар танд бүх зүйлийг зориг өгөхөөр ирсэн хайртай охид өвгүүдээ тэдний амь амьдрал тэдний гэр бүл ажил үйлс тэдний бүх зүйлийнхэн дээр эзэн өнөөдөр яг энэ цагт амийн үр чуулганы цаашдын алсын хараа болон үнэхээр эзний нэрээр хийгдэх бүх үйлсийн дээр тэгээ таны ариун дуудлагыг аваад үйлчилж байгаа илгээлийн эзэдний бүрийн ариун үйлс бүрийн дээр тэгээд эзэн минь дорн нутгийн хамтын ажиллагааны багийн дээр Монголын Христийн биеийн дээр Христ Есүс таны нэгүсэл Бурхан аваа таны өршөөлүүлжлэл ариун сүнсээ таны нөхөрлөл болон хамтын байдал энэ 7 хоногийн турш мөн үрд мөнх хамт байх болтугай. Амен.